Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өнөөдөр талбайг хэмжиж сурцгаа хичээлийн баттгал хичээлийг хүргэж байна. За дараах дүрсийн хүрээний урт талбайг олоорой. Эхлээд бодлогын өгүүлбэрийг уншиж өгье. Тэгш өнцгтийн урт 6 см, өргөн 4 см бол уг тэгш өнцгтийн периметр талбайг олоорой. За үүний тулд бүгдээрээ тэгш өнцөг дүрсээ зурцгаая. За тэгш өнцөг дүрсийн маань урт нь 6 см, өргөн 4 см. За ийм бол хүрээний уртыг олцгоё. За нэг урт нэг өргөн дээр өргөн 2-аа нийлүүлээд за дахиад адилхан байгаа учраас 2-оор үржүүлэхэд бүх хүрээний урт гарч ирнэ. За талбай нь урт өргөнийг үржүүлээд 4 6 нь 24 см квадратаар дүүргэх нь байна. Өгсөн талбайтай дүрсүүдийг зурж тэдгээрийн периметрийг олоорой. За 6 см квадрат, 9 см квадрат, 18 см квадрат, 12 см квадратаар дүүргэсэн дүрсүүдийг зурж үзье. За 6 см квадрат гэхээр 6 1 квадратаас бүтсэн 1 см талдаа квадратаас бүтсэн 6 ширхэг квадрат байна. За энэ дүрсийн урт нь 2 см, өргөн нь 3 см. За тэгвэл одоо 9 см квадрат талбай бүхий дүрсийг зурцгаая. За үүний тулд 1 см квадратаар дүүргэнэ. За ингээд дүүргчлэх нь байна. Урт нь 3, өргөн нь 3 гэсэн үг. Тэгвэл энэ маань квадрат дүрс байсан байна. За одоо эдгээр дүрсийнхээ хүрээний уртыг олоорой. Гэртээ сурах хүчгийн 288, 294, 298-ыг бодож гүйцэтгээд багштаа илгээгээрэй. Ажилтгсан хүүхдүүдээ